Тэгэхээр юуны өмнө бас дотоодын үйлдвэрлэгчдийн төлөөлөл гэдэг утгаараа үйлдвэржилтийг дэмжих хууль эрх зүйн орчны шинжилгээний асуудлыг бас танаас эхлээд тодруулъя гэж бодлоо. За өнгөрөх чаврын чуулганаар бол хууль эрх зүйн орчны шинжилэл явагдсан байгаа. Зүгээр яг үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд энэ хуулийн үр өгөөжийг та ямар байдлаар хүлээж байгаа бол? Тэгэхээр сая наадмын өмнө 7 сарын 9-нд бол энэ үйлдвэрлэлийг дэмжих хууль батлагдлаа. Тэгэхээр энэ мэдээж нөгөө нийгмийн захиалга гэдэг шиг яг үйлдвэрлэгчдийн захиалга байж чадсан. Тэгээ энэ хуулийг бол маш шуурхай баталсанд Монгол Улсын их хурлын гишүүд санаачлагч түүний дотор мөн аж үйлдвэрийн яам нэлээд маш сайн шахуу ажилласны үр дүндээ бол батлагдсан. Тэгэхээр энэний цаана өөрөө юу харагдаж байна вэ гэхээр үйлдвэрлэл явуулна гэдэг бол ингээд урд нь бол дандаа урья лозонгоор жижиг тунд үйлдвэрийг дэмжих хичээлтэй, үйлдвэрлэлийг дэмжих хичээл гээл дандаа тэр нэг юм лозонсон те энэ чиглэлээр явжсэн. Одоо бол эрх зүйн бүрдэж байгаа байхгүй. Монгол Улсын их хурлаар ороо батлагдаад үйлдвэрлэлийг дэмжих хууль. Тэгэхээр энэ өөрөө бол ямар нэгэн хард сэрдэлт байхгүй. Хуулиа бариад цаашаа үйлдвэрлэлийг дэмжиж явахад төрнө. Үйлдвэрлэгчдээ дэмжиж явахад энэ бол цаашаа айгүй тийм зөв хууль гарсан. Энэ хууль өөрөө цаашаа тийм ээ бусад хуулиудтайгаа мэдээж авцалтаж явах хэрэгтэй. Зарим нэг заалтууд бол мэдээж зүгээр миний нүдээр харахад зарим нэгэн дээр нь жаахан тийм нийцэх юм дээр бас нэмэгдэл байж магадгүй харагдсан. Зарим нэг татврынхаа хуультай ажиллаж. Нөгөө талдаа энэ хууль өөрөө үргэлжлээд одоо яаралтай худалдааны хууль оруулахгүй бол бас хэцүү. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бид үйлдвэрлээд байна те худалдах ёстой шүү дээ. Худалдааны тулд өнөөдөр Монгол улсад гадаад дотоод хууль байх хэрэгтэй. Өнөөдөр бусад улс орон дэлхий дээр хөгждөг ганц төв зам нь бол худалдаа. Яс худалдаагаар л хөгжиж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдах. Түүнээс зүгээр худалдаа гэхээр зүгээр л бараа аваад худалдаа зараад явах хол биш. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл болон дотоодын зах зээл дээр зарахын тулд өнөөдөр Монгол улсад хууль хэрэгтэй болчихсон. Тэ? Энэ хууль байж энэ үйлдвэрлэлтийн хууль, худалдааны хууль хоёр хоорондоо хослол энэ өөрөө бүр их тийм модуль нэхгүй харагдаж байгаа юм. Худалдааны үйлдвэрийн модуль. Тэр утгаараа бол үйлдвэрлэгчид нар бол энэ үйлдвэрийн дэмжих хуулийг батлагдсанаас хойш бол нэгэн тийм эрчимтэй ажиллах тийм зорилготой болцсон. Яг тэр тусмаа экспорт хийвэл бидэнд ашигтай бид нар ийм байдлаар дэмжиж гэнэ гэдэг энэ хуулиудаар бол маш сайн хуулиуд гарсан. Энийг бол одоо үнэхээр бид цаг алдлуу хэрэгжүүлээд явах тийм үндэс суурь нь бол ингээд сая тавигдлаа шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энэ бол цаашаа бол энэ хууль бол үнэхээр одоо үйлдвэрлэгчдийн бол одоо яг судсан болсон хууль гарсан. Тэгэхээр энэ бол цаашаа бол амьдралд бол хэрэгжих тийм бүрэн боломжтой. Яг танай компанийн хувьд бол экспортлагч компани гэдгээр бас нэлээд онцлог гэж харж байна. Яг хуулинд яг энэ үйлдвэрлээд экспортлог компаниудад чигээсээ яг ямар тодорхой одоо дэмжлэгүүд үнэхээр тусгагдаж өгсөн бол яг танай үйл ажиллагаан дээр ямар байдлаар тусгаараа энэ хуулийн дээр бол ингэж байгаа шүү дээ. 30 хордлого үйлдвэрсэн бүтээгдэхүүний 30 хүртэлх хувийг тийм доод нь 30. Тэрнээс дээш бүтээгдэхүүн үйлдвэрсэн экспортлж байгаа компани жишээлбэл банкны зээлтэй бол тэр зээлийнх нь одоо хүүгийн одоо бодит одоо аржины банкны хүүгийн одоо зөөрөөг нь бол засгийн газраас гаргах жишээтэй тийм үү. Ийм давуу талууд одоо бол зарим техник тоног төхөөрөмжийн одоо шинжилгээ хийхэд нь одоо тэн дээр гарч байгаа зардлын нөхөн олгох ч гэдэг юм уу. Ингээд яг жинхэнэ нөгөө үйлдвэрлэл дээр байдаг тийм ээ түүхтэй асуудлуудыг энд их тийм сувд шиг оруулж өгсөн байна. Энэ маш сайн хууль болсон. Зүгээр яг өмнө нь хууль эрх зүйн орчин бүрдээг байхад яг танах шиг магадгүй экспортлогч зүгээр үйлдвэрлэлээ эхлүүлчихсэн аж ахуйн нэгжүүд за магадгүй тэдний хувьд яг тулгамжижсэн гол бэрхшээл нь яг юунд байсан? Үйл ажиллагаагаа хэлэх боломж яг юугаар хязгаарлагдаад байсан юм бэ? Зүгээр үйлдвэрлэлийг бол байгуулах уугүй юу хуу хүн дээр бүх юм асуудыг тогтсон юм байхгүй. Хуу хүн өөрийнхөө тэр бодож санаж агаар л ажиллана. Ямар нэгэн хууль эрх зүйн акт зүгээр мэдээж байна л дээ. Яг одоо ингэж явбал намайг үн тийм ээ төрөөс ингэж дэмжих юм байна те. Үйлдвэрлэлийн хуулийн дагуу би эндээс ийм орлого олоод эндээс би банкны арилжааны банкны хүүнийхээ зөөрөө би олж авах юм байна ч гэдэг юм уу. 30-аас дээш хувийг үйлдвэрлээд дахиад тоног төхөөрөмж өөрчлөлт тоног төхөөрөмжийн зардлыг төлөх юм байна гэдэг юм уу. Ийм нарийн юмуд бол байхгүйсэн байхгүй юу. Тэгэхээр мэдээж Монголын дотоодын зах зээл дээр ажиллаж байгаа үйлдвэрүүдийн борлуулалтын орлого өнөөдөр ямар вэ? Монголын зах зээл өөрөө жоох эдийн засаг жоохон тий экспортлж байгаа бүтээгдэхүүн бага. Ийм нөхцөлд бол үйлдвэрлэл цаашаа эрчимтэй явах тийм боломжгүй байсан байна. Тэгэхээр одоо энэ бол тэр тусмаа экспорт руу илүү анхаарсан. Тийм тааламжтай орчныг бий болгосон юм хууль бол
сая бол 7 сарын 9-нд батлагдлаа л да. Энэ бол үнэхээр бахархууштай бол яг үйлдвэр дээр ажилладаг улсуудад бол үйлдвэрийг удирддаг, хөрөнгө оруулж байгаа энэ улсуудад бол маш их тийм сайн ойлгосон л да. Танай компанийн хувьд яг хуулийн эрх зүйн орчин ингэж сайжирч байгаа нь үйл ажиллагаагаа хийх боломжийг хэр олгож байна. Зүгээр яг танай үйлдвэрийн хувьд бол Самамах үйлдвэр 4-р сард бол 4-р сараас бол Оросын холбооны улсын зах зээл дээр бол бүтээгдэхүүнийг нийлүүлээд эхэлсэн байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр энэ дээр жишээлбэл манай энэ салбар компани одоо Самамах гэдэг чинь шүү дээ. Энэ үйлдвэр дээр одоо энэ хуулийг гаргахаас өмнө бол ингээд үйлдвэр байгуулсан. Экспортлоод явуулсан тий. Эргээд одоо энэ хууль ингээд батлагдахаар эргээд тэр үйлдвэрлэлийг өшөө эрчимжүүлэх шаардлага гараад ирж байгаа юм л да. Яаж энэ нөхөр одоо бидний эдийн засгийн хувьд тий өшөө би нэг одоо бид нар үйлдвэрлэлээ өргөдөх шаардлагатай болж байна. Тийм үйлдвэрлэлийг өргөдөх тийм шаардлагыг бол энэ сая хууль дээр бол дэмжихээр байж байгаа тий. Нөгөө талдаа экспортын зах зээл мэдээж хангалттай байгаа нөхцөлд бол бид энийг хийхээс өөр аргагүй болж байгаа. Зүгээр ягаад Оросын холбооны улсын зах зээлийг энэ удаад онцолж яг бүтээгдэхүүний гаргая гэж анхаалж зорьсон бол яг энэ зах зээлийн онцлогийг яг үйлдвэрлэгч, экспортлогч хүний хувьд ямар байдлаар харж байна? Тэгэхээр Оросын холбооны улс бол манай одоо махан бүтээгдэхүүнийг одоо 70-80 жил одоо тэрнээс өмнө жил ч юм ингээд аваад хэрэглээд малаар нь, махаар нь боловсруулсан бүтээгдэхүүн аваад сурцсан бэлэн ийм танигдсан зах зээл байхгүй юу? Тийм ээ? Танигдсан одоо Монголын мах хамтдаа энэ махан авъя гэдээ ингээд сурцсан тий. Тэрнээсээ гадна зүгээр яг одоо хил гайлын нөхцлөөр тийм ээ? Одоо малын өвчин байна шүү дээ. Одоо шүлхийн өвчин гэж гарч байна. Тэгээ энээс бодолцоод бид нар бол халуун аргаар буюу одоо манайхаар ресурснаар одоо консерв тий. Тэр консервыг одоо бид нар манайхаа үйлдвэр ашиглалтанд оруулж Оросын холбооны улсын зах зээл рүү одоо уушаа нэвтрээд орцсон. Борлуулалтаа хийгээ явж байгаа. Танигдаад өшөөч илүү танигдаад ингээд явж байна л. Энэ нь өөрөө энэ үйлдвэрлэлээ бусад үйлдвэрт айгүй гоё уялдаж өгч байгаа. Өдөр 45 мянган лаз буюу одоо 20 мянган тонн махыг 20-30 мянган тонн махыг босруулна гэдэг бол энэ үнэхээр бас Монголын эдийн засгт нөлөөлөл тий бусад махны үйлдвэрүүд борлуулалтаа одоо хийж чадна манайх руу. Зах зээл дээр тэр нь бол хойд хөрөчтөр бол үнэхээр зах зээл нь бэлэн байж байгаа. Оросууд бол бусад орноос давуу талтай энэ лаазалсан бүтээгдэхүүн, стратегийн махан бүтээгдэхүүнийг хэрэглэж сурцсан. Энийг бол байнгын жилийн дөрөв бол энийг хэрэглэж чадчихэд ийм улс орн баггүй. Тэгэхээр энд бол бэлэн зах зээл байна. Тэгэхээр Самамах үйлдвэрийн хувьд бол маш том төсөл гэж харж байгаа. Зүгээр санхүүжилтийн асуудлыг цаашдаа шийдээд явах юм бол үйлдвэрийн хүчин чадлаа яаж өргөжүүлэх боломжтой вэ? За дараагийн магадгүй нэвтрүүлэх боломжтой зах зээлүүд бусад бүсүүдийг та ямар байдлаар харж байгаа вэ? Одоо жишээлбэл за бид хүн Оросын холбооны улс дээр ингээд лаазалсан бүтээгдэхүүн гарч штэ. За энэ мэдээж одоо хойно нөхөр адуу гэж мэдээж төрлөөрөө гарна. Энэ бол одоо яг л нэг типний бүтээгдэхүүн ийшээ гарна. Өөр нэг зүйл бол Зүүн Азийн орн болон бусад орн мөн Орос, мөн Казахстан гэдэг ингээд орнууд байж байна. Бас л одоо пакетлсан одоо махан бүтээгдэхүүн авах. Халуун аргаар боловсруулсан энэ бүтээгдэхүүн аавна гэж байгаа. Одоо мэдээж тэрнийх нь эрэлт хэрэгцээ байж байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр дахин хөрөнгө оруулаад ингээд бол бидний борлуулалтын орлого 2 дахин өсгөн. Экспорт нэг өөр 2 дахин өснө гэсэн үг шүү дээ. Ийм давуу талтай болж ирж байгаа. Зүгээр яг төгсгөлт нь асуухад яг яагаад экспортод бүтээгдэхүүн гаргахын зах зээлийг онцлох болсон юм бол яагаад үйлдвэрлэлийн одоо чиглэлийг экспортын бүтээгдэхүүн болгож онцлсон юм бол? Жишээлбэл Монгол өөрөө тийм ээ зах зээл аягүй бага тийм ээ. Худалдан авалт бол тийм таатай нөхцөл өнөдөр дотооддоо юм үйлдвэрлээд дотоодод зарахад бол үйлдвэрлэгчд нэг тийм таатай босоо байхгүй. Өшөө цаашаа өргөжөөд үйлдвэрээ өргөдгөх, ажлын байр нэмэгдүүлэх, татвар төлөх нөхцөл нь бол бага. Тэгэхээр бидний Монгол улсын одоо ерөнхийдөө гонц барих юм бол экспортыг л хийх хэрэгтэй. Хоёр том зах зээл байж байна тийм ээ. Тэгэхээр энэний дунд бид нэр байна тийм ээ. Хөдөөж ахын бүтээгдэхүүн экспортлогддог. Тэр тусмаа малаж ахын бүтээгдэхүүн. Тэр тусмаа одоо малаас гарч байгаа мах одоо ноос ноолоор одоо бусад арь ширднэрийг бид нэр дэлхийн зах зээл дээр дээд зэргийн босруулалт хийгээд гаргуул одоо энэ хоёр зах зээлийг бид нэр бол үнэхээр энэ хоёр зах зээл рүү дэлхийн өрөө ороод ирсэн сонирхож шүү дээ. Бид хоёр талд нь байж хоёр тишээ одоо экспорт хийхдээ жижиг зах зээл бид дор нь одоо босгох. Тийм зүгээр эдийн засгийн тийм онлын бод бол байж байгаа байхгүй. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч студид хүрэлцэн ирж ярилцсан танд маш их баярлалаа.